За hi guys. За vlog-ыг би ганцаараа эхлүүлээгүй. Богитой эхлүүлж байна. За энэ удаа богит хоёр нэг байдалд орох гэж байгаа. All style байдал. Гэхдээ бит хоёрын орох төрөл бол хоёрын төрөл бол ер нь яг тийм freestyle талдаа биш. Юу бит хоёрын бол ер нь бүжиг дэглэж тэгэхээр юуцсан бит хоёр дахиж шинэ зүйл сурах гэж өөрсдөө туршаад байдалд орохоор шийдсэн. Бит хоёр одоо бэлтгэлээ их чинь бэлтгэл хийж рутин гаргана. Рутин гэдэг нь хандарсан комбо юм уу? Тэ? Комбо гэдэг нь болохоор зөв хөдөлгөөний дараа л тийм. Ер нь бол ингэж дэглэлтэрхүү маягах юм гаргахгүй. Хипхоп байдал юм болж муулсан тэ эргүүлж мэргүүлнэ. Хамтарсан нэг юм гаргана. Тэгэхээр тэрийгэ бэлдээ тэрийг байдал дундуур хийвэл бас авах оноо нь илүү ихсдэг. Тийм учраас тэгээд тэр одоо рутин гаргах гэж байж гэн. Тэгээд юуцсан хөвдөө бэлтгэлээ гээд. Тэгээд байдал маань маргааш тий 19 маргааш 2 өдрийн дараа. 2 өдрийн дараа. Байдал маань 2 өдрийн дараа маргааш нөгөө төр юм байна. Тэгэхээр юуцсан 2 өдрийн өмнөөс бэлтгэлээ эхэлж байгаа чанартай орно. Гэтэ бит хоёр Бусад бүжигчд бол аль дээр ихсэн. Бид одоо сая кемп цогоод завгүй байж тул одоо л за юуцсан одоо бэлтгэлээ эхэлцгээе. За чим балгай дээр өмснөс өмсөхгүй шүү дээ. Ингээд скум шүү дээ. Ингээд аргуудыг гэлэфэн дээр ингэж шүү дээ. За манай Batman нэгээс эхлэх хэвээр одоо 12:40 болж байна. 20 минут. Хүннүү 13-аас хүннүү хүртэл хэд? 13 минут явна. Тэгээ 13 минут явна. Тэгэхээр 7 минутын дараа гарна эндээс. Шууд шилжээ. За юуцсан одоо ингээд гарах бэлтгэлээ базааж ийн үүдэндээ. Тэгээд боги бол очицсан үлээж байгаа. Боги дээр нэг баг, тулгаа анар хоёр нэг баг, ихээ кен хоёр нэг баг. Кен бас шууд хүннүү мол руу явж байгаа. Яаж 7 минутанд хүннүү мол 13-аас орох вэ гэдгийг харуулъя. Нэ. Focus on me. Окей, ирж амцсан. 7 минут гэсэн чинь бараг 50 минут явлаа. Юуцсан ирсэн. Партнертэйгээ уулзсан. Яг цааттай бол явсан. За ингээ манайхан хугацаас үлж юм юусэн. Бүжгийн байж бүжгийн тухай яг ямар болыг харуулъя. Сонгон шалгаруулалт дууссан тэнцэг үгүйгээ сайн мэдэхгүй л байна. Юуц одоо хүлээж байна. Яг одоо дүнгийн зарлах гэж байна. Окей. За нэмсэн авахгүй нисэх болоод байна чи. 13 Яг нэрийг нийллээ одоо. Тэнцэн байна. Гаргасан байсан гурлаа тэнцлээ. Гурван баг маань гурлаа тэнцлээ. Одоо шүү 2-2 байж.
Йоо! Эхний байдлаа бол ялцлаа. Тэ амар юм байна шүү дээ. Амар сандарлаа. Юу Юм доо юу лээ. ингэж байгаа л үчгэлээ. Ever since I left the city, you got exactly what you asked for. Running out of pages in your passport. Hanging with some girls I've never seen before. Байдлаасаа гараад студиудээрээ ирсэн байна. Яг Богийн хоёрын сүүлийн нөгөө топ 8-ын байдлыг бичиж байсан чинь камерны цэник дуусаад яг удирсан. Хэр ихийг бичсэн сайн мэдэхгүй байна. Тэгээд мэдсэн бичсэн хэсгийг нь оруулчих. Богийн хоёрын байдал бол ер нь топ 8-аар дууссан байгаа. Өнөөдрийн байдал дээр манай Moxie студийн Дандар Мужино хоёр ялсан байгаа. Дандар Мужино хоёртой баяр хүргэе. Тэгэхээр юу гэсэн өнөөдөртөө бол ингээд дуусчихвэн. За манай ундрал маникюр идэг. Тэгээд тэрнгээрээ мэрэгжил дэвшлүүлэхээ сургалтанд суух гэж байгаа. Тэгэхээр тэр сургалт руу явна. Лого дуусаагүй байгаа. Окей, тэгвэл маргааш сургалтын дээр онцгоо. Маникюрын мэрэгжил дэвшлүүлэх сургалт яг юу заадیں۔ Тэр бүгдийг олж харцгаая. Окей. За бид хоёр нь юусэн сургалтын дээрээ ирсэн байна. Байршин Grand Plaza тий? Grand Plaza-гийн 8-р гарч ирж байна яг одоо. Тэгэхээр Монгол маань одоо сургалтандаа суун. Тэгээд би сая уцаар ярьж байгаад эхний нэг 5-10 минут бичих тийм бичлэгээр оруулах зөвшөөрөл авсан. Тэгэхээр юусэн ороод 5-10 минутанд хэрэг юм бэ гэх нөө. Тэрийг харуулъя тий. Тэгэхээр юусэн орцгоё. Тэгээд сургалт нь энэ байна. LCN гэдэг. Тэгээд одоо ороод багштайгаа танилцаад яг юу залхаа асуугаад тэгээд ерөнхийдөө эхлэе да. Би бол анх удаа ийм газар орж ирж байна уу юм. Үн зүгээр ундралын ажил руу л орж ирсэн гэсэн амар гоё юм байна. Сайн байна уу? За сургалтандаа суугаад ирсэн тий. За ерөнхийдөө өчигдөр манай сургалтын төлөө нэг мэдээллийг авсан баг тийм ээ. За манайх ерөнхийдөө олон улсад төлөөлж жүрсэн сертификат гаргадаг. Германы, болон Францын, Италийн брэнд бүтээгдэхүүнүүдээс сургалтаа явуулдаг байгаа шүү. За тэгээд сургалт маань ерөнхийдөө 12 хоног 7 хоногийн тренингтэй нийтдээ 12 хоног тавьж байгаа. За тэгвэл ишээ сургалтаа. Окей, за. Би үс эхний 5-10 минут тэнэг бичих хэрэгтэй байгаа. Тэгэхээр эцэг газ эхлүүлнэ. Окей, за ерөнхийдөө эхэлж гин. За юмнууд нөгөө багш нь юм ярьж байгаа болохоор би нөх олон юм ярьж болохгүй гэхдээ эцэг багш нь яриаг ялуулах сонсохыг хичээе. Ерөнхийдөө Америкт байдаг. За нэгдүгээр тийм болохоор энэ үзүүлэг маш сайн хамгаалах хэрэгтэй байна. Хавчны ор. Тийм хавчны орондоо хайж байгаа. Яагаад хачаар авах юм бэ? Гарны махыг бас сайн авч өгдөг. Иргэд сөрж гардаж өгдөггүй байхгүй. За тэгээд энэ маань ерөнхийдөө бидний хэрэглэгддэг хураанууд байна. Энэ бол хиймэл хүмүүсний хураа. За энэ натурал хүмүүсний хураа. Энэ баав хураа байна. Энэ нарийн хураа байгаа шүү. За LCN болон авокадо брэнд. Энэ бол манай авокадо брэнд маань маш чанартай бүтээгдэхүүнүүд. Сургалтандаа манайх маш чанартай юм гэдэг гэсэн. Энэ маань мастер нэлээд жабар зэрэг ирдэг шүү. Тийм болохоор маш болгоомжтой бол гарыг хашиж. Энэ маань яг наашаага болохоор татдаг. Ингээд татдаг. Ийшээгээ дагаж бүр. Тэгэхээр татдаг нь.
мах руугаа чиглэлтэй, хумс руугаа чиглэлтэй шүү за. Ингээ маш сайн чиглэлдэг. Гүн чиглэж өгдөг гэсэн үг. За ингээ хатуур сарсыг ингээ дэмэлгэж өгч чадна. Нөгөөрөө гоод өгч. За одоо энэ яасан бэ? Мах маань маш сайн хөндөрж өгсөн байгаа. За одоо махаа авна. Махаа авахдаа хайчаа ингэж барьж шүү за. Хайчаа ингэж барь. За эхлэж авахдаа баг зэрэг энэ алуу ороод за энэ рүүгээ ороод махаа авахдаа босоо олно. Хайч маань босоо болох хэрэгтэй. За ингээд хэлбэрийн дагуулаад засчээ за. За хэлбэрийн дагуулаад заслаа. За ингээд хэлбэрийн дагуулчлаа. За одоо будахын өмнө заавал баавчих хэрэгтэй тийм үү? За баах хураагаараа хураагаа ингэж барьж за. За энэ хураагаа ингэж бариад хумсныхаа талын дээгүүр хөнгөнгүүлж өгнө. Эндэрийг маш сайн хөнгөнгүүлээд за баавталд бүх талд жигд хүрэх хэрэгтэй. Тэгжээд хумсны будаг сайн тохиолдсон за. За энэ хоёрыг харьцуулаад харъя тийм үү? Ахын авцсан гэсэг аваагүй гэсэн хоёр ингэж ялгаж харагдах нь шүү за. За одоо бисээ тавина хоёлаа. Бисээ тавихдаа манайд за эко бонд буюу эко бонд байгаа. Энэ эко бонд маань хөхүүл жирэмсэн хашилтай эмзэг мэдрэмтгэн хүмүүст зориулсан маш эко чанарын химийн орчны эдлийг хасчихсан байс гэсэн үг. За энэ болохоор эскалатор бонд буюу хэлбэржүүлэгч байс гэсэн үг шүү за. Хэлбэржүүлэгч гэдэг нь хумсны гадаргууг гой толгор гадаргуутай болгож өгөх зориулттай. За одоо энэ эко бондоо эхлээд тавьж өгнө тийм үү? Эхлээд эко бонд. Эко бондоо тавина. За эко бондоо маш бүх гадаргууны жигтгэн хүрээ за. За эко бондоо. За гэлээ. За энэ хэлбэржүүлэгч бонд тийм үү? За эскалатор бондоо. За энэ маань илүү бүтгэн бүтцтэй юм бонд гэдэг шүү за. За хумсныхаа гадаргуунд жигд гадаргуу үүсгэх зорилготой. Маш болгоомжтойгоор хойдлынхаа өгөнд тулгуулгүйгээр тавьж өгнө. За ингээд тавьлаа. Одоо бодлож барих хэрэгтэй. Ямар бодолт хийх вэ? Тэгэхээр өнгөө нэгдүгээр сонгоолно хүмүүс. За ямар өнгө сонгох вэ? Таймер өнгө сонгоё. За миний бодлоор хамгийн чухал хэсэг Өнгө сонгол. Цагаан нар уу? За үйлчлүүлэгч маань айгүй хурдан сонголоо. Хүмүүс л амар удаад байдаг. За энэ глисер white буюу хонлог цагаан өнгө байгаа. Маш гоё. Тэгвэл нэг удаагийн гарал дээр бүх юм гардаг. Цагаан өнгө хамгийн анхаарах зүйл эхлээд урд хэсгээ бодож өгнө. За. Ягаад гэхээр хойдлоосоо хөөх юм бол урагшаага сарндин шүү за. Аха. Тийм болохоор урд хэсгээ эхлээд бодож өгнө. За. За дараа нь хойд хэсэг рүүгээ түлхэж өгнө. Хойдлын угаа маш сэгэрхэн гаргахын тулд түлхэлтийн болгоомжтой хийгээд өнөдлөө арчлаа. Баруун зүүн арчлаа. За ингээ өнцгөн хөдөлт байна болоо. Гэлэн бодог учраас хөнгөн даралттайгаар хоошно. Татаж өглөө. За энэ цагаан өнгө. Шинэ гаралт тийм үү? Одоо энийг хатаагаад хоёр дахь давхаргаа явуулна. За ингээ хоёр дахь давхаргаанд тавья. За гэлэн бодраа. Эдгээс зөв техникээр авлаа. Гэлэн бодраа. Тийм үү? За тийм үү? Одоо хоёр дахь давхар. За түрүүний хэсгийн урдталтаа явуулаа. За баг зэргийн ганц нэг юм тийм болсон. Бодог байх юм бол түлхчээрээ заавал зөвлөх юм шүү за. За энэ баг зэргийн дөрөв. За ингээд түлхчээрээ. За бодолт маань ерөнхийдөө юм болно. За ингэж бодцоо хэрэгтэй харагдаа. Тийм үү? Энэ маань энгийн бодолт. За үүний дараагаар маш олон төрлийн бодолтуудыг үзэх байгаа шүү за. За. Ганц юм дээр айгүй их юм сурж авлаа. За өмнө нь болохоор би болохоор өөрөө ингээд юмнуудаа ингээд хүн дагалдж байгаад сурцсан. Энд болохоор сая ирээд нэг бас дуу мэддэг байсан юмнуудаа айгүй сайн мэдэж аваад нөхөж ойлгоод айгүй их юм сурлаа. Миний бол видео их цаг дууссан байна. Сая бол харж байхдаа амар гоё ялаа. Цаг нь арай болоогүй юм шиг байна. Ундралыг дуусгаар нь ямар байсан сэтгэлээ асуунаа. Тэгээд бас багшаас нь асуунаа. За ямар ч гэсэн дуусчлаа. Тэгээд нэг цагийн хугацаанд нэрнэлээ амар их юм сурлаа. Тэгээд миний мэдгүй бас дутуу байсан юмнууд их байсан. Бас нэг сонирхолтой юм хайч маачаагүй нэг юм сонин материалуудаар хэрэгслүүдээр айгүй яаж үзлээ. Маникюр хийж үзлээ.
Тэгээ сонирн байдгийм байна. Бас будгнаас аягүй сонирн байдгийм байна. Ер нь л амар их юм сурч авлаа. Тэгээ одоо цаашаа дахиад 14 хоног байгаа. Окей, за бид хоёрын влог дөрөв ингээд иймэрхүү дуусж байна. Бид хоёрын влог таалагдсан бол лайк, share, subscribe хийгээрэй. Дараагийн влог уулзцаа баяр таа.